Сайн мэцхан нөхдөдөө өнөөдөр хичээлээ бүгдээрээ гуашаар чон зурц сурах болно. За хар зураг гаргацгаая. Энэ удаад бүгдээрээ дөрөв хуваахгүйгээр шууд хэлцгээе. За баримжаар авах бол за толгойн нэг иймэрхүү хэмжээтэй хэлбэртэй. Энэ дээрэнд тодорхойлохын тулд 2 см ширхэг гэж байна. Нэрээ багтуулчих. Энэ ширхэг энэ ширхэг. За ингэснийхаа дараагаар толгоогоо харин голоор хуваана. За ингэснээрээ чоныхоо царайг нь нүд хамар амыг нь тэгшинтэй сурахад туслана. Нөгөө талын ч гэсэн тэгшинтэй адилхан гэсэн үг тийм ээ. Харин нүд нь болохоор үгүй бүр хий. За ерөнхийдөө бол бараг хатар юм хөө байхад болно. За үсийг тэмдэглэх юм бол ингээд ашгаа зээжин. За хамгийн наагур нь хусмал оруулаад. За чоны хоёр нь хус модон ороод цохомжлоод зурцгаа бүгдээрээ. За артлан ч гэсэн ингээд нууд байгаа гэж бодоод 6 сар тэмдэглээд өгцгөө. За ингээд хэлье. Энэ зураг маань анх зурж ирсэн нөгөө шууд маань харьцуулахад их хүйтэн уур амьсгалд байгаа гэж бодоод хүйтэн цэнхэр өнгөөр зурцгаая. За багш нь юун түрүүнд багш нь ингээд хоёр төрлийн цэнхэр өнгө тэгээ цагаан өнгө хэрэгтэй. За иймэрхүү байгалийн зураг зурхад яадаг вэ гэхээр гол дүрийнхаа тэр артлынхаа хэсгийг дөрвөлж таниулж өгдөг. Багш нь артлынхаа мод нь харагдаж байгаа учраас шууд таглаа явж. Ингээ хоёр төрлийн цэнхэр өнгө хооронд нуусгаад яг та нэг жигдэн бодох хамаар бас өдөртөө харагдсан тийм үү гэдэг. Тиймээс ингээд нуусгаад явцгаая. За энэ дараагаар багш нь дахиад бараа өнгө шахчих. Тэгээд бүгдээрээ чоныхоо гоё үс сорыг нь зурх. Тэрэ хар зургийг алдахгүй тулд эхлээд шингийн хараар ингээд анх зурсан хамар амаа зурцгаая. За чоны мас оруулахаараа баг зэрэг хар өнгө нэмээд цэнхэр цагаан өнгө нэмээд саарлан гүсгэцгээе. Яг дан хар дээр цагааны нэмсэн саарлан маань маш үлгэртэй харагдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар шар ч юм уу цэнхэр өнгөөр гоё туяа үсгэж байгаарай. За өмнөд бар зурсан техникийг ер нь маш төстэй. Дээрээ нэлээд мөтгөнөөр дээш нь гоё татах маягаар сарлж хар зураг гаргана. Хар сарыг гаргана. За одоо ингээд ийм саарал бордоо өнгөөр чоныхоо үсийг ингээд гоо татаад хийгээд байх хэрэгтэй. Одоос эхлээд жоохон энэ цагаан өнгөн дээр цэнхэр өнгөө нэмээд тийм бараан саарлаар биш одоо цайвар саарлаар бүгдээрээ усгаж эхэлцгээе.
За ингээд чон маань өнөөдөр ингээд дуслаа. Наадлынхаа хус мод, артлынхаа байгалыг ч гэсэн бүгдээрээ солиод зорчуулна шүү. Баяртай.